амнаас үнэтэй гэж авшиглан дээдлэгч эх орны эзэд бид элсний ширхэг шиг зөөлөн хөвлөд нь унаж төрсөн болохоор энх мөн хөх тэнгэрийг сэтгэлдэн урнаар дүрсэлдэг шигэ эх орондон эзэн нь байж энгүйгээр дүрсэлнэ. Захгүй хөхрөх хөх Монголын үрс заяа заяага түшин хаяа хаяага налан алуун илгэн утгатаан эзэн нь суусаар. Нэг сая 700 мянган хүн амтай эх хотын амьдрал өөрөөр амс хийж өдийд дахин эхэлдэг. Өглөө нартай уралдаж эхлэх энэ хөдөлгөөн эх хөлийн замыг сахин хамгаалж дэг журам сахиулдаг алба бол замын цагдаа. Тасралтгүй хөврөх цаашаа үргэлжлэх олон замуудын эзэн нь байж та бидний ажилдаан очих, алсыг зөрөх, ижидэн хүрэх эргээд гэртэн харих харгүйг хамгаалan байдаг замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Тэртээ 1936 онд улсын цагдаа сэргийлэх ерхий газрын дэргэд уурын машин тэргийн хэргийн байцаа хэлтсэн нэртэй 6 орон тоотойгоор анх байгуулагчжсэн замын цагдаагийн албан өнөөдөр түүхт 80 жилийнхээ ойтойгоо золгож байна. Замын цагдаагийн албан түүхэн хөгжлийнхээ хугацаанд Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, зам тээврийн ослогийн тэргээс урдсан сэргийлэх, хуулиар олгогдсон иргэдийнхээ эрх хэрэгчлөөг хангах, үндсэн үүргээ нэр төртөө биелүүлж ирснийг дуртай таатай байна. Бидний түүхэн цаг хугацаанд зам тээврийн ослогийн тэргээс урдсан сэргийлэх, түүний гаралтыг бууруулах, замын бүт зохион байгуулалтыг зөв оновчтой зохион байгуулах, зэрэг олон ажлуудад шинжилгээний техникийн олдуудыг өргөн ашиглаж, хүнээс шалтгааллахгүйгээр гэмтэргээс урдсан сэргийлэх, зам тээврийн ослогийн тэргийг бууруулах ажилд техникийн олдуудыг өргөн дэлгэр ашигласаар өнөөдөр хүрлээ. Бидний түүхт 80 жилийн өмнө маань цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар замын цагдаагийн газар маань замын цагдаагийн алба болон өргөжж өнөөдөр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс маань бүрдэж өнөөдөр замын цагдаагийн алба маань нэг газар 13 хэлтс 11 тасагтай Төв орон нутгийн замын цагдаагийн тасаг хэсгүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд Монгол улсын замын цагдаагийн алба үүсгэн байгуулагдсны түүхт 80 жилийн ог тохиолдуулан энэ албанд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилчид одоо ажиллаж байгаа нийт албаагчтай тэдгээрийн гэр бүлд хамтран ажилладаг байгууллага иргэд та бүхэнд түүхт баярын мэндийг хүргэж эрүүл их ад шаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхний алтан шар зам үлзээтэй авах болтугай. Өдгөө 80 жилийнхэн ойтой золгож байгаа замын цагдаагийн алба нь Монгол улсын ууган байгууллага. Улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэгчийг өргөтэй энэ алба нь анх 2 офицер 7 тусгай манаатай үйл ажиллагаагаа эхэлж байсан тэртээс ундрах ажил урагшлах замыг туулан 80 жилийн түүхийн хуудасаа эргүүлээд байна. 20 дугаар зууны ихэнх үеэс Монгол оронд худалдааны пүүсүүд болон засагт ноёдын цөөн тооны автомашин үзэгдэж эхэлсэн байдаг. Жил ирэх тусам автохөсөг өсөн нэмэгдэж, гудамж замаар эмх замбраагүй явж байгаа тухай асуудлыг ардын засгийн газраас хэлэлцэж 1922 онд цэргийн яамны дэргэд өөрийн тэрэгний газрыг байгуулсан байна. Удаах жилүүдэд дүрм хэмжээг боловсруулах тухай хууль хэлэлцэгдэж 1924 он гэхэд автомашины ачаа зорчигчдын тээврийг зохион байгуулахаас гадна автомашин түүний хөдөлгөөнд хяналт тавих ажлыг эхлүүлжээ. Засгийн газрын 1925 оны 5 сарын 22-ны өдрийн 18 дугаар хурлаар баталвэ. Машаан тэргэн ойноо урдаа угаартаа жолоочин сургууль татсан өнөмлөх бичигтэй 18-аас дээш насны хараа сонсголтой арих уудгүй хүн байх ба тэрэгний хуурдыг тохируулах гэрэл болон тохиол зөв хэрэглэх хотелын мал хүн олонтой газар 15 милийн хурдтай нарийн гудамж зээл олон хүнтэй газар 5 милийн хурдтай
яв. Зэрэг олон нарийн дүрм тогтоож зөрчил хариуцлага хүлээх журмыг баталж байжээ. Энэхүү дүрм нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн анх дахь суурь нь болж өгсөн байна. Өөрийн тэрэг бол 1960 оны бараг их хүртэл одоо 56 оны төгсгөл хүртэл энэ нэрээр нэрлэгдсэн нэлээд насалсан. Дараагаар нь улсын апотекийн гэрээ шалган байцаа газар гэдэг одоо ийм удаахан нэртэй болсон энэ байгууллага. Энэ байгууллага бол 50 оны төгсгөлөөс 90 он хүртэл явуу шивдээ. Тэртээ 1936-оноос өнөөдрийг хүртэл хөгжлийн түүхэн үеүүдийг даган алб нэгж замын хөдөлгөөний дүрм хэд хэдэн удаа шинжлэгдэн улам бүр боловсронгүй болсоор ирсэн бөгөөд өдгөө цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б544 дугаар тушаалаар замын цагдаагийн алб болон өргөжин тэгш ойн госхийг алхлаа. Монгол улсад замын цагдаагийн алба байгуулагчдын 80 жилийн ойн баярын мэндийг хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан албаагч нартаа, одоо ажиллаж байгаа албаагч нарт залуучуудаа, үе үеийн ахмадуудаа баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Миний бие замын цагдаагийн газрын даргаар ажиллах түүхэн ховор боломж олдож та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн ажилласныг миний хувьд амьдралд тохиолдсон ховор хувь заяа гэж одоо би ингэж ойлгож та бүхнийг хүндэтгэж хайрлаж албаа хүндэтгэж хайрлаж явдгаа гэдгийг энэ баярын өдөр хэлэхэд нэн таатай байна. Цаг наргийн урсах энэ хөдөлгөөнийг хэв журамтай аюулгүй зохион байгуулах замын цагдаагийн албан хаагчид цагийн аясаар хувирах улирлуудын цастай, бороотой, салхитай, нартай өдрүүдэд зам харгуйг сахин хамгаалсаар бас зохицуулсаар та бидний халуун ам аюулгүй байдлын төлөө 80 жил тасралтгүйгээр өглөө нарнаас үдшийн бүрэн хийг өмөртөн үүрийн 5 жин хүртэл үлээсэн үүргээ нэр төртөөгөр гүйцэтгэж яваа албан хаагчид бол яахааргүй замын цагдаа нар. Тусгай хамгаалтын хэлтсийн ахлах бацраг байна. Замын цагдаагийн албанда би өөрөө дуртай, өөрийн хүсэл эрмэлзлээр энэ албанд орсон учраас энэ албанд одоо хүртэл зүтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар замын цагдаагийн албан нийт 944 албан хаагчдын бие бүрэлдэхүүнтэйгээр 760 мянган тээврийн хэрэгсэл, сая гаруй жолооч болон явган зочигчдын аюулгүй тайван байдлыг ханган ажиллаж байна. Замын цагдаагийн албан хаагч нар бол алдаа оноог нь ард түмний нүдэн дээр ил дэнсэлж байдаг. Ийм одоо онцлог алба нийгмийн бүх давхаргуудтай харьцдаг, шууд нүүр тулж уулздаг. Энэ юу гэж нэхэр одоо 90 оноос өмнө жолооч гэдэг бол Монголд зөвхөн мэрэгжил байсан. Өнөө үед бол энэ бол хэрэглээ болсон учраас одоо багш, эмч юу гэдгийг те төрийн өндөр дээд албан тушаалтнууд хинч одоо ажил амралтынхаа цагаар хувийн машина бариад замын хөдөлгөөнд оролцдог. Ийм болохоор энэ хүмүүстэй замын цагдаагийн албан хаагч нар хамгийн их хэлж нүүр тулж харьцдагаар их онцлогтой байдаг. Тийм болохоор би юу гэж байна гэхээр замын цагдаагийн албан хаагч нар бол өнөөдөр Монголын цагдаагийн тол юм а гэж би бодож явдаг юм а. Замын цагдаагийн албаны 80 жилийн ор баярын дүргүрийг Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэс. Албаны үйл ажиллагааны хэтийн болон ойрын зорилт чиглэлийг тодорхойлж, төв орон нутгийн замын цагдаагийн нэгжийг мэрэгжлийн удирдлага зохион байгуулалт мэдээллээр хангах, улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх,
гарч буй зам тээврийн осол хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлд судалгаа дүн шинжилгээ хийж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтэнд хяналт тавих, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, албан хаагчдын мэдлэг, мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, захиргаа аж ахуй, санхүүгийн арга хэмжээг хэрэгжүүлэх, мэдээллийн технологиг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар. Нийслэл хотын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах, гудамж замын хөдөлгөөний ачаалал, төвжирэл саатлыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний аюулгүйн тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, төр засгийн тэргүүн, гадаад дотоодын зочин төлөөлөгч нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар гаргасан тогтоол, захирамж шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын бүрэлдэхүүнд Баян зүрх, Хан уул, Баянгол, Сүхбаатар, Сонгон хайрхан, Чингэлтэй дүүргэх замын цагдаагийн хилцүүд нь дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрм журм стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, гудамж замын хөдөлгөөн зохицуулах, зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн төр захиргааны болон төрийн бус байгууллагын хүч дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын хамгаалтын хилцэн, төр засгийн тэргүүн, гадаад дотоодын зочин төлөөлөгч, нийслэлд болж байгаа соёл урлаг, спортын болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааны хамгаалалт, зохицуулалтыг хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Орон нутгийн хяналтын хилтэс. Орон нутгийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, аймагуудын замын цагдаагийн тасаг, албадыг мэрэгжлийн удирдлагаар хангаж хамтран ажиллах, орон нутгийн замын ачаалал нөхцөл байдал, мэдээ тайланд дүн шинжилгээ хийж бодлого боловсруулах, авто замын хэвтээ босоо тэнхлэгийн дагуу баригдсан замын цагдаагийн хяналтын суурин постуудыг өдөр тутмын удирдлагаар ханган чиг үүргэн хэрэгжүүлж байна. Техник замын хяналтын хилцэн 2 тасагтайгаар хөдөлгөөн зохицуулалт, гудамж зам түүний төхөөрөмжөнд хяналт тавих, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тусгай зөвшөөрлөлтөөр хөдөлгөөнд оролцох журмын хэрэгжилт, авто замын төлөвлөлт, зам барилгын ажил ашиглалтын явцад хөдөлгөөний аюулгүй байдал хангагдж байгаа эсэх болон нийтийн тээврийн үйлчилгээ, замын орчимд ажил үйлчилгээ явуулах, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой стандарт, дүрм, заавар, журам боловсруулах, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хилтэс. Гэмт хэргийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийх, гарч буй зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд эргэн аж ахуй нэгж байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах, зөвлөмж өгөх, гарч болзошгүй осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн аюулгүй амар тайван хөдөлгөөнд оролцох нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргэн биелүүлж байна. Жижүүрийн шуурхай удирдлагын хилтэс. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэрэг, ослыг бүрэн илрүүлэх, тоо бүртгэлд оруулж хэргийн газрын хойшлуулшгүй баримтжуулах ажиллагааг шуурхай хууль зүйн дагуу чанартай гүйцэтгэх эзэнгүй хэрэг, осол, тээврийн хэрэгслийн хулгай гэмт хэрэгүүдийг шуурхай эрен сурвалжилж илрүүлэх, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг төр саатуулах байрны бүртгэл, харуул хамгаалтанд авах, нийслэл хотын хэмжээнд дүүргүүдийн хөдөлгөөн зохицуулах, хяналт тавих үйл ажиллагаанд удирдлагаар хангах, тэднийг дотоод холбоогоор холбох, орон нутгийн албадуудтай тогтмол холбоотой байж улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Замын хөдөлгөөн зохицуулах хилцэн 2 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотын замын гэрлэн дохиог нэгдсэн удирдлагаар удирдан хөдөлгөөнийг оновчтой түргэн шуурхай зохицуулах, төвжирэл цаатлыг бууруулах, хөдөлгөөний эрчмийн мэдээллийг боловсруулан, захин сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хөдөлгөөнд оролцогч иргэдэд хүргэх, зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлэн баталгаажуулж, арга хэмжээ тооцох,
эрен сурвалжлах, зарлан мэдээлэгдэж буй тээврийн хэрэгслийг хайлтын системд оруулж илрүүлэх, төр засгийн тэргүүн, гадаад дотоодын зочин төлөөлөгч зорчих үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, нийслэлийн хэмжээнд хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хилцээний замын цагдаагийн хэсэг, аймаг дүүргийн нутаг дэвсгэр болон төмөр зам агаарын тээврийн бүс нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрм журам стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, гудамж замын хөдөлгөөнийг зохицуулах, зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг дүүргийн төр захиргаа, төрийн бус байгууллагын хүч дэмжлэгтэйгээр зохион байгуулах чиглэлтэй. Зэвсэг түвшний автотехникийн шалгах алба, хэл хамгаалах ерөнхий газрын автотехникийн шалгах албууд нь батлан хамгаалах, хэл хамгаалах салбарын хэмжээнд зам тээврийн осол хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, техникийн ажилтан, жолооч нарын хууль эрх зүй мэдлэгийг сайжруулах, тээврийн хэрэгслийн ашиглалт, техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, цэргийн анги, гадаад дотоодын цэргийн багийн бүрэлдэхүүн, гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр эрж буй гадаадын зочид төлөөлөгчд, төрийн хүндэт харуулын бүрэлдэхүүнийг төрийн ёслолын ажиллагаанд оролцох үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Өдөр тутам бидний хөдөлгөөнийг зохицуулж өгдөг замын цагдаа нартай ойн байрын мэндийг хүргье. Тэгээ алтан шазам мань үлдээтэй байгдээ. Бид иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажилладаг учраас ажлаа бахархалтай хийдэг юм аа. Гадаад орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, хууль эрх зүйн орчин, хамгаалалт зохицуулалт явуулах аргачлал, орчин үеийн дэвшилтэд техник технологиг судлах чиглэлээр Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, холбооны Бүгд найрамдах Герман улс, Өмнөд Солонгос, Арабын нэгдсэн Эмират улс, Турк, Египт зэрэг улсуудад хариуцсан мэрэгжилтэн албан тушаалтнуудыг томилон ажилуулж, тэдний зүгээс гаргасан судалгааны тайлан, дэвшүүлсэн санал санаачлаганд тулгуурлан Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улам боловсронгүй болгох, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын жишгт ойртуулах зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн төвийн дүүргүүддэх замын цагдаагийн хилцүүдийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, өнгөрсөн 5 жилийн хугацаанд Сонгон хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, хан үйл дүүргэх замын цагдаагийн хилцүүд шинэ байранд орсон бөгөөд цаашид Баянгол дүүргэх замын цагдаагийн хилцээний байрыг шинжлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хүний эрхийг хангах, албан хаагчдын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, зөрчлийг баримтжуулах ажилд орчин үеийн техник хэрэгсэл ашиглах ажлыг эрчимжүүлж, сүүлийн 5 жилд холбооны Бүгд найрамдах Герман улсын Драгер фермд үйлдвэрлэсэн согтуурлын хэмжээг тогтоох зориулт бүхий шалгах багаж, Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн согтууруулахундаа хэрэгэлсэн эсхийг маш хурдан хугацаанд тооцоолох чадвартай Alcotest 1100 маркийн тандагч багаж, Энгрийн камерыг албан хаагчдад олгож хяналтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Хариуцсан чиг үүргийн хүрээнд эрх зүйн гол их сурвалж болох замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэгт албан тушаалтныг томилон ажиллуулж, хамтран боловсруулснаар уг хууль 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдж, мөн 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өргөдөгдөж эхэлсэн билээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд тавих хяналтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан гэмт хэрэг зөрчлийн тухай хууль мэдээллийг хүлээн авах ажлыг шинээр нэвтрүүлжээ. Замын цагдаагийн албаны албан ёсны вебсайтаар эргэн байгууллагаас захим хэлбэрээр эрүүлсэн гомдол мэдээллийг хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна. Цагдаагийн албаны тухай хуулийг 2013 онд шинжилэн баталсантай холбоотойгоор тус албаны өмнө нь хариуцж байсан чиг үүргүүд болох тээврийн хэрэгсэлд нийслэлийн нутаг дэвсгэрт төмөр замаар явах зөвшөөрөл, овор ихтэй болон хос чиргүүлж хэрэг зөвшөөрөл, гудамж замд реклам сурталчилгааны самбар байршуулах зөвшөөрөл олгох, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох ажлууд холбогдох байгууллагуудад бүрэн шилжлээ. Өнөөдрийн оронтой маань бол нэг 90-ад оны орон тоотой байгаа. Тэгээ яаж одоо энэ тэр үеийн машин техник маань хэд байсан бэлээ, өнөөдөр хэд болцоход явж байгаа байлаа гэдэг дээр бол энэ алба яаж одоо энэ чиг үүргийн ажлаа гүйцэтгэж амжуулж явд юм бэ гэдэг энэ дээр бас хэлмээр зүйл байдаг. Нэгдүгээрт бол бид
Энэ одоо 80 жилийнхаа түүхэнд их олон чиг үүргүүдийг бас төрийн бас байгууллагуудад шилжүүлж ирсэн ийм сайхан түүх уламжлууд байдаг. Одоо та бүхэн техник тоо бүртгэлийн ажлууд байж байна. Энэ механизмын хяналт, энэ одоо үнэмлэх олгодог ажил гэх мэтлэн олон ажлуудаа бас төрийн бус байгууллагуудад шилжүүлж өгсөн. Энэ ажлыг бас одоо өнөөдөр хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр ганцхан замын цаг тавихгүй бас олон мэрэгжлийн одоо төрийн бус байгууллагууд ажиллаж байгааг бас анхаарах хэрэгтэй. Дээр нь одоо бид зөвхөн хүний хүчээр одоо энэ хөдөлгөөний аюулгүй байдлын энэ хяналт шалгалтын энэ өргөн фронтын ажилд бол бид бас техник технологиг нэвтрүүлж ирсэн нэрээ бол бид өнөөдөр энэ ажлыг бас өнөөдөр төрийн өмнө гал алдахгүй одоо амжуулж яваа гэсэн ийм одоо хамт олон юм. Тэгээ энэ техник технологи гэдэг юм маань бол бас их хүний хүчин зүйлийг одоо бас их оройлыг одоо бас одоо тусалж хөнгөвчөж өгдөг ийм одоо сайхан зүйл юм. Тэгээ өнөөдөр та бүхэн мэдж байгаа бох Монголын замын цагдаа бол иргэдийнхээ өмнө бол нээлттэй бүх хийж байгаа ажил үйлсэн зорж байгаа ажил нь бол харагддаг учраас манай иргэд бол энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн төрөл мэргэжлийн одоо алба ямархуу одоо зүтгэлтэй ажиллаж байгааг бол энэ одоо өдөр бол хэлэхэд их таатай байна. Монгол улсын засгийн газрын 2013 оны 388 дугаар тогтоолоор замын цагдаагийн албан хаагчид бэлэн бус хэлбэрээр торгуул оногдуулах боломж бүхий полиц рейдер буюу цагдаагийн шалгах төхөөрөмж ашиглах боломжийг эргэцэн хувьд бүрдүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор нийслэлд 1.8 тэрбум төгрөгийн өртөө бүхий 400 ширхэг шалгах төхөөрөмжийг замын цагдаагийн албан хаагчдад хүлээлгэж өглөө. Уг шин төхөөрөмжийг нэвтрүүлснээр хууль хяналтын байгууллагаас эрен сурвалжилж байгаа хүн тээврийн хэрэгслийг илрүүлэх, зөрчил шалгах шийдвэрлэх ажилд ахиц гарч улмаар 2015 онд хууль зүйн сайдын А188 тоо тушаалаар бэлэн бус хэлбэрээр торгуул оногдуулах журам батлагдсан гарснаар улсын хэмжээнд өргөтгөх боломжтой болсон бөгөөд одоогоор нийслэл болон аймгийн төвүүдэд түнчлэн зарим сумдад шалгах төхөөрөмж ашиглан хяналт тавих ажил явагдаж байна. Цаашид цагдаагийн шалгах төхөөрөмжөнд тулгуурлан хамгаалалтыг зохион байгуулах, хэргийн газрын үзлэгийн захим зураглал, судалгаа хийх зэргээр үйл ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түүхэн хугацаа эргээд харах юм бол 60 шахам одоо нэгж албуудыг одоо бий болгож ажиллуулж бүтэц өөрчлөлтүүдийг хийж ингэж ирсэн түүх уламжлалтай юм байлээ. Замын цагдаагийн алба нь өөрөө хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах энэ чиг үүргээ хангахтаа ямар одоо зохион байгуулалт хийж ажиллах уу гэдгээр нэлээд анхаарч зохион байгуулалтын ажлуудыг хийж ирсэн. За дээр нь би энэ албаны түүхэн хуудсанд бас нэг хэлмээр зүйл бол Монголд бас их анхдагч олон ажлуудыг хийж зохион байгуулж исэн юм байт юм байлээ. Би зүгээр нэг жишээ татахад Монгол улсад одоо шалгалт авдаг энэ тестийн арга барилыг бол Монгол анх одоо нэвтрүүлсэн алба юм байна лээ. За дээр нь одоо энэ камерын хяналт гэдэг юмыг зүйлийг одоо бас Монгол улсад бас хамгийн түрүүнд оруулж иж тавьж энэ электрон одоо юу захим одоо хэлбэрийн хяналт шалгалтын одоо арга барилыг оруулж ирсэн. За одоо энэ хүүхдийн дунд явуулдаг энэ тэмцээн уралдааны арга хэлбэр байд юм уу? Энэ тэмцээн уралдаануудын одоо зохион байгуулалтыг бүртэл одоо Монголд хамгийн анхны одоо суур баазын тавьж өгч ирсэн энийг аргачлалын зохион байгуулж ирсэн ийм одоо түүхэн уламжлалууд байд юм байлээ. Ер нь анхдагч гэсэн олон зүйлүүд хийж болохоор зүйлүүд байдаг. Замын цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ялангуяа баг бүрэлдэхүүний санал хүсэлтийг удирдах албан тушаалтнуудад хүргэх чиглэлээр 2013 онд ахлагч нарын зөвлөлийг анх үүсгэн байгуулж, мэргэжсэн албан хаагч бэлтгэх зорилгоор 2013 онд хууль сахиулах их сургуулийн харьяанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхэн байгуулсан бөгөөд эхний ээлжийн 30 сонсогчийг амжилттай төгсгөөд байна. Улсын авто техникийн хэргийн шалган байцаах газар нь анх цэргийн цолтой 4, энгийн 2, бүгд 6 эмэгтэй албан хаагч ажиллаж байсан ба 1976 онд замын хөдөлгөөн зохицуулагч цагдаагаар 7 эмэгтэй албан хаагчийг сонгон шалгаруулж туршилтаар ажилуулснаар замын цагдаагийн албанд эмэгтэй албан хаагчид гудамж замд үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Тус албаны эмэгтэйчүүдийн зөвлөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд эмэгтэй албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, санаачлаг, оролцоог сайжруулах, ажил үүрэг гүйцэтгэх мэрэгжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын байрны орчин, ахуй тогтчлтыг сайжруулах, албан хаагчдын дунд эмэгтэй албан хаагчдын манлайллыг дээшлүүлэхэд ажлаа чиглүүлэн ажлын амжилт, тохилог орчноос сольж цагдаа,
сайн тогооч сэдвт уралдаан, албан хаагчдын гэр бүлийн гишүүдийн уулзалт, албаны одон бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, авиасыг хөгжүүлэх, хамт олонч уур амьсгалыг төлөвшүүлэх зорилгоор соёл, спорт, урлагийн зохицолбор тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, амжилттай оролцсон баг тамирчдыг гадаад дотоодод аялал жуулчлалаар явах эрхэм бичиг зэрэг шагналаар урамшуулж хэвшээд байна. Ази Европын дээд түвшний 11-р чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулах ажлын хүрээнд гадаадын 50 орны өндөр хэмжээний зочид төлөөлөгч манай улсад айлчлан ирэх үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамгаалтыг зохион байгуулж, зочид төлөөлөгчд болон ажлын албаны хүмүүсийн аюул саадгүй зорчин явах нөхцөлийг бүрдүүлэх нэр хүндтэй үргийг олон улсын өмнө мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэлээ. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд багчуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог ногоон гэрэл цагаан шугам, замын хөдөлгөөний цагаан толгой зэрэг тэмцээн уралдаан, албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор замын цагдаагийн албаны өдөрдох албан тушаалтнуудын зөвлөгөөн, шилдэг зохицуулах зэрэг уралдаан тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулад байна. Тус албан түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээнүүдийг энд бүгдийг дүрдэх боломжгүй бөгөөд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, түүний улмаас нас барсан гэмтсэн хүний тоо байнга бууруулж, хуулиар хүлээлгэсэн үүргээ нэр төртөө биелүүлсэн бахархан амжилтаар түүх тойгоон өгтөж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, цаг наргүй ажиллах үеийн албан хаагчид, мэрэгчсэн мэрэгжилтнүүд, өдөрдох албан тушаалтан гээд тэдний хөдөлмөр хүчийг багтахад энэ хэдхэн хором хөрөлцөхгүй дамжиггүй. Арав хөрөхгүй машин техникт хяналт тавьж эхэлж байсан тэртээс алб болтлоо хөгжин дэвшсэн түүх ийм. Түүхийн он жилүүдэд үүр гүйцэтгэж байсан, одоо гүйцэтгэж байгаа замын цагдаагийн албаны мянган албан хаагчдад болон тэдний гэр бүлд гүнээ талархах нь зүйтэй. Монголын нэгэн салбарын түүх ийм багтмаар байна гэдэг сайхан. Түүхийг бүтээсэн, бүтээж байгаа. Цаашид түүх бүтээх чин хүсэлтэй, сэтгэлтэй үеийн замын цагдаа нарын хүч хөдөлмөр билээ. Хүн техник хоёрын хөдөлгөөнийг зохицуулсаар ирсэн бүх замын цагдаагийн албан хаагчдад 80 жилийн ойн баярын мэндийг хүргье. Өргөжлөх замаан чиг харсан урт замын эзэн тусан та бүхний яруу алдар мандам бадаргэ.